Сайн байцгаана уу? За өнөөдөр та хэдтэйгээ нэгэн өөрийнхөө туулж байгаа туршлагаа хуваалцах чинь. За өөрийгөө хайрлах 7 хоногт бол энэ ингээд азар ороод ирсэн ингээд цаг хугацаанд магадгүй ингэж таарсан юм шиг үлээ нөгөө болох ёстой зүйл болох цагтаа болдог гэдэг шиг. Юунаас эхлэлтэй гэхэлэр би ерөнхийдөө сүүлийн хэдэн сар ингээд сэтгэл зүй аягүй докторгүй байгаад гэсэн ингээд нэг хүнээс хамааралтай ямар нэгэн над руу хандаж хэлсэн үгийг би эсвэл нэг бол хит эмзэг хүлээж авах эсвэл одоо ингээд яг жинхнээсээ гомдох одоо хүндлэнгийн одоо логикийн үдирч гэх юм уу харахад гомдох үйлдэл байсан ч байж болно эсвэл байхгүйсэн ч болно тэрнтэй хамааралтайгаар би шууд ингээд өөрийн сэтгэл зүгээ ингээд шууд ингээд юм яг галзуурхан шиг авч яваадсан. Харин би энийгээ болохоор ингээд тусдаа ингээ хамааралгүй авч явмаарс яг өөрийнхөө тэг хинч намайг хаанаас ч ямар ч дайралт ирэхийг хинч мэдэхгүй штэ. Тэгэхээр зөвхөн өөрийнхөө энэ сэтгэл зүгээр ингээ тоглохгүйгээр айлч нөхцөл байдалд өөрийгөө ингээ айл болох тайван авч явахыг ингээ хамгийн их зорилго болохыг хүссэн. Тэгээд өөрийгөө хайрлах гэдэг маань ерөөсөө яг өөрөөсөө эхлэх хэрэгтэй гэдгийг би тэгтээ нэр 2 дахь 7 хоногоос л ойлгож чинь. Би маш хэрэл хайгуул хийгээл яваад исэн юм энэ хугацаанд. Сүүлийн хэдэн сар ингээл те хайгаал яваадсан. Гэхдээ хаанаас яаж гэдэг ерөөсөө мэдэхгүй байгаад байсан. За тэгээд яг саяны өнгөрдөг 7 хоног нэлээд их юм болж өнгөрлөө л да. Тэгээд яг юу болж өнгөрсөн бэ гэхээр би ер нь бол сүнсний сэрэлт хийсэн. За сүнсний сэрэлт гэж ер нь нэрлэгддэг юм л л да. Гэхдээ энийг бол одоо орчин үед хүмүүс ингэж их ярьдаг болсон нүг дотоод хүнтэйгээ ярьсан. Яг өөрийгөө оллоо. Тэгээ доторх хүүхдтэйгээ ярьлаа гэдэг. Тэгээ би анх энийг сонсчоод би бүр ингээд одоо яг яаж ярих юм те би ингээд юу яаж төсөөлж удаад ингээд яаж ярих юм. Өөрийнхөө одоо дотоод хүүхдээс уучлалгүй гэж аахгүй юу? Өөрөө чинь дотоод хүүхд ингээд гомдсон байна гэдэг юм уу би бүр яаж уучлах вэ? Тэгээ одоо ингээд юус ингээд толгойд юу ч төсөөлөгдөхгүй байхгүй. Тэгтэл энэ ном ингээд гарч ирээд энэ сэрэлт гэдэг нэртэй юм болор туяагийн дорж сүрэн гэдэг хүний бичсэн юм ном байсан. Тэгээ би энийг шууд ингээд газар дээр нь 2 цагийн дотор шууд уншаад дуусгацсан. Бүр айгүй сонирхолтой. Яг одоогийн миний туулж байгаа сэтгэл зүйн байдал тэгээ тэр аюу олон асуудлын талаар энэ номон дээр бүгдийн яг миний оронд байгаа юм шиг ингээд бичсэн байсан. Тэгээд яаж энийг зөв даван туулж гарч чадах уу тэрийг алхамаар нь бичиж яг ингээд хөтлөөд аваад явж байгаа юм шиг бичсэн байсан. Тэгээд би бол амжилттай туулж байгаа тэр туршлагаа та хэдтэй ингээ хуваалцгаад өнөөдөр ингээд одоо хуваалцгаад сууж хамгийн эхлээд нь шийдвэр гаргаж ирсэн өөртөө за би өөрөө өөрчлөгдөх хэрэгтэй байна. Би ингээ бусдаас хамааралгүй болмоор байна. Би сэтгэл зүйн хувьд зөвхөн ингээ өөртөө тий ямар ч дайралт ирсэн ингээ би өөрийгөө ингээ хамгаалж идэг сэтгэл зүгээ хамгаалж идэг баймаар энэ би эргэтний хайрлж идэг баймаар энэ гэж бодож эхэлсэн. За энэ сүнсний сэрэлтийн үе шатууд гэж аахгүй. Тэгээ энэ дээр нэгдүгээр үйл явц нь болохоор сэтгэл хангалуун бус байдал, аз жаргалгүй байдал, төөрөгдөл үүсгээд надад бол яг ийм үйл явц хэдэн сарын турш тохиолдсон. За айдас, эргэлзээ, сэтгэл готрол хинч таныг ойлгохгүй байгаа мэдрэмж юутай ч та хамааралгүй мэд уйдгаргүй нэгт автах. Та ямар нэгэн зүйлийг дотроосоо хүсэж байгаагаа мэдэрнэ. Гэвч энэ юу вэ гэдгийг та хараахан мэдээгүй байна. Маш их ганцаардал, сэтгэл хоосон байдалд орно. Энэ үе санамсаргүйгээр таны амьдралд тохиолдно. Үүнд салалт, өвхөл, хүнд байдалд орох өвчин амьдралын чухал өөрчлөлтүүд орно. За хоёрдугаар үйл явц нь болохоор би бас энэ үеэ одоо давж исэн харах өнцгөө өөрчилж эхэлнэ. Энэ үе та нийгмийн худал хуурмыг харах болно. Та амьдралыг боддоор нь харж эхэлнэ. Та амьдралын худал хуурмыг муу муухай бүхнийг жигшиж уйдгаргүй нэг тавтана. Та амьдралыг урдийнх шиг харах болно. Би яг тэгээд эхэлсэн байсан. Тэгэл одоо яг юунаас болоод гомдоод байгаагаа мэдгүй сүүлдээ бүр өөрийгөө хүртэл буруутгаад за энэ бүхэнд одоо би л буруутай байна. За би л ингэж байгаа юм байна гэдэг ч юм уу те. Тиймэрхүү байдлаар өөрийгөө буруутгаж одоо өөрийгөө бараг үзэн ядаж эхэлж байгаа байхгүй юу? Тэгээ 3 дугаар болохоор үннийг хайж эхлэх. Энэ бүхэнд ямар нэгэн утга учир байх ёстой. Энэ үед та гүн гүнзгий асуултуудыг асуух бол таны амьдралын утга учир юу вэ? Таны сүнсний замнал юу вэ? Та энд ирсэн шалтгаан юу вэ? Та олон талаас нь бодож эргэцүүлж эхэлнэ. Та үннийг хайх болно. За 4-р үйл явц нь асуултуудын хариултаа олж зам тодорхой болох. За энэ юу байсан бэ гэхээр надад одоо яг энэ үе тохиолдоод би энэ номыг одоо өгсөн найзтай би уулзсан. Тэгээд манай тэр найзлаа нэлээд удаан бясалгал хийгээд яг өөртөөгөө ажиллаад өөртөөгөө ярилцдаг болоод тийм ингээд сэтгэлээ ингээд амар тайван болгож ицсэн тийм
найз маань байгаа. Тэр найз маань бас зөвлөгөө өгөөд өөрийгөө бас багаагаар эмчлээд ингээ явсан. Одоо тэгээд би бол ер нь бол травмануудаа эхнээс нэмжлээ. Одоо барыг надад травма байхгүй. Гэхдээ дахиж ингээд намайг ингээд одоо өдөөсөн эсвэл миний өөрийг хүрсэн ямар нэгэн сэтгэл хөдлөл гаргасан зүйл ахад би тэрийг шууд барьж аваад тэрэн дээр ажилдаг гэдэг. Тэгэхээр надад аюу сонирхолтой санагдчихсэн. За би одоо энэ 4-р үе шаттай ирэл ер нь явж байгаа. За энэ 4-р үе шатаа хэрэгжүүлэхийн тулд яасан бэ гэхээр энэ номон дээр бол бичсэн байсан л та. Ингээд одоо бичих гэх тээ. Тэгээ би энэ дэвтрийг шууд одоо энэ номыг уншсныхаа маргааш нь би шууд тэрэлж гараад би тэрэлж авлаа гэж шийдээд гав ганцаархнаа би тэрэлж авсан. Тэгээ замаараа номон ороод би энэ дэвтрийг худалдаж авсан. Энэ дээр амар гоё яваад агаарэ хэцэж бити бууж үг гэсэн бичгтээсэн. Тэгээ яагаад ч юм шууд гарсан тусаал би шууд энэ дэвтрийг аваад энийг үзэхдээ аваад явсан. За тэгээд одоо миний хамгийн их гайхширмаар шоконд орохоор зүйлсүүд эхэлсэн байгаа. Тэгээ энийгээ би таадтай би бүгдийг угаасаа хуваалцах боломжгүй. Яагаад гэвэл энэ миний одоо хувийн одоо зүйл учраас тэгэхээр таадтаас хуваалцах боломжтойнуудыг ингээ хуваалцъя гэж бодож байна. Эний яг өмнөх өдөр би энэ номоо уншаад дуусгачаад эхлээд нөгөө нэг өөрийнхөө доторх хүүхэдтэй харьцаж үзэх гэж эхэлсэн. Миний нөгөө утсан дотор миний нөгөө багын амир хөрх игдүүтэй зураг байдаг. Тэр зургийг гаргаж ирж байгаа л ингээд нэлээд сайн томруулж агаад ингээд яг өөрийнхөө царайг ингээд харж агаад тэг ингээд сайн уу гэ анх удаа амир эвгүй заяа ингээд би тэгтээ тэр үед яг хөвтөжсэн. Анх удаа л чамтай ярих гэж байна ингээд ерөөсөө ярьж байгаагүй дуучлаарай ингээд тэгсэн чинь араас нэг иймэрхүү бодлоод уурсаж гисэн. Манай аав ээж хоёр багт салж исэн. Гэхдээ одоо ингээд амьдралын ирэхээр те одоо ингээд салалт болгож цаанаа бас өөрсдийн гэсэн шалтгаан дээр ийм зүйл байгаа шүү дээ. Гэхдээ би тэр хүүхдэд хэлэхдээ ингээд за ер нь бол ингээ хүүхэд болгоо аз жаргалтай гэр бүлд амьдрах хэрэгтэй. Чи бол ингээд заавал энэ юуг туулах хэсгүй байсан шүү. Тэгтээ зүгээрээ ингээд би одоо хажууд чинь байгаа шүү. Тэ ингээд яг нэг одоо жоохон хүүхдийг яаж аргадаг вэ? Тэ хэдүүлээ өөрийнхөө хүүхдийг эсвэл яаж аргадаг вэ? Яг тэрэн шигээ би ингээ аргадаад ингээд за тэгээд өдийг болохоор чамтай яриаггүй дуучлаарай ингээд тэгсэн ч гэсэн миний хажууд ингээ байсаар байсан, миний дотор байсаар байсан баярлаа гэд ингээд хэлээд яасан. Тэгээд чи одоо ингээ надад хариулж чадах уу гэд ингэсэн чинь надад бол ямар нэг юм мэддэгдээгүй. Гэхдээ би ингээ яг тэр зураг руугаа хараад ингээд өөрийнхөө жоохны амьдралын санаж байгаа хэсгүүдээ ингээл дотроо төсөөлөл ингээ бодонгоо тэр охиныг би ингээд тэр жоохон охиныг би ингээд өрөвдөөдсөн. Тэгээ ингээд харангууд ингээд би уйлсан яг орондоо хөвтөж байгаад ингээд нулимс өөрөө ирэхгүй бөмбөрөөл тэгэл өөрийгөө тэрч авмаар санагдаад тэгээ би хамгийн сонин тэр орой бас ингэсэн өөртөө ингэж хэлээд би миний энэ гарын сорив биш үү би энийг жоохон бахта 10 сартаа даян сорвиг авчихсан байхгүй юу. Тэгээд энэ сорвоо би жив жоохондоо ч гэсэн ийм өвдөлтийг бас мэдрэх ёсгүй байсан. Гэхдээ зүгээрээ хойлоо ингээд одоо хойлоо ард нь гарнаа. Одоо ингээд хойлоо хүчтэй байна. Ийм мэдрэх ёсгүй байсан ингээд зүгээр ярьсан. Тэгээ ингээд жоохон өөрийгөө хайрлж өрөвдөөд ингээд дууссан байхгүй юу. За тэгсэн чинь маргааш нь тэг шууд ингээд өглөө тэрэлжийн зүг ингээд гараа замаараа нэг жоохон юм аваад тэгээд тэрэлж рүү гараад би шууд эхлээд нь яахаа мэдэхгүй зөө. Тэгээд энэ номон дээр бол яг ингээд бүх тайлбаруудын ийм орчин бүрдүүлээд тэгэл юу асан л та. Тэгээд тэр тэрэлж рүү явахдаа би нэг аюу гоё дуу ингээд олцсон байсан. Тэгээд би бол аюу их дуугаар өдөөдөж ингээд цаанаасаа би ер нь ингээд дуу аялгуунд ингээд аюу дотор нь орж надад аюу их нөлөөлдөг байхгүй юу. Тэрнийхэн тусламжтай би бол өөрийнхөө дотоод хүүхдтэйгээ ямар ч гэсэн ярьж чадсан. Гэхдээ би яг анх ярихад нэлээ эвгүйсэн. Одоо ингээд дөнгөж очичаал байгалд очиал тий одоо яг яахаа мэдгүй одоо за яах хэвтан болоо гэл ингээл зөв өөрөө гайхаал ингээд тэр хаваараа нэг хэсэг бас явж үзлээ. Тэгэл нөгөө машинтайгаа зогсох бас нөгөө хүн амьтан багтаа газар хайгаал тий ингээл зогсож үзлээ. За тэгээд жоохон ингээ гадаа сууж ингээ жоохон салхи мэдэрч ирсэн. За одоо ерөөсөн машин доороо сууя. Юу ч гэсэн үзье гэд ингээд машин доор сууж байгаа хаалга малгай сайхан хааж байгаа. За тэгээ нөгөө дуугаа тавьж байгаа. Тэгээ үзэг балаа бариад ингээ бичвэ. Тэгээ сандал мандлаа сайхан хойшлуулж тухтай ажаад. За тэгээ би нөгөө ингэсэн би ч нөгөө буржгар хөстэй гэсэн. Тэгээ маань багтаа бүр амир буржгар хөстэй байсан. За буржгар хөөрхөн инжиндэ гэж эхэлж байгаа л тэгэл за ингээд анх удаа ер нь хойл ингээ ярилцах чинь яасан ингээд
гэл бүр хамаг юмаа бичиж өөрөө ирэхгүй цаанаас ингээл үргэлжлүүлээд бичигдээлсэн би тэгэл ингээл багтаа яасан ингэсэн шүү чамааг бол ер нь юм давсныг ойлгож байна. Гэхдээ ингээд тэгээ хүүхэд болго ер нь аз жаргалтай байх хэрэгтэй. Гэхдээ одоо тэгээ хоол аав ээжээ ойлгох хэрэгтэй. Манай аав ээж хоёр маань бас ингэсэн тэгээ ингээд ийм зүйлийг туулсан. Тиймээс яах чаргагүй ийм бүд зүйл болсон гэл одоо амьдрал хэлж мэдэхгүй ийм зүйлсүүд байдаг. Тэгэл ийм байдаг. Гэхдээ яг чи тэр зүйлийг заавал мэдрэх ёсгүй байсан л да. Гэхдээ ингээ хойлоо энэ аав ээж эднэрийг хайртай хүмүүсийг ингээд ойлгож болохгүй юу гэж би ингээд бараг ингээд 5 нүр юм бичсэн байгаа хгүй өөрийн мэдлгүй ингээд ийм юм болсон гэд үргэлжлээл яваа л гэсэн. Тэгээд тэгсэн чинь би төгсгөлд ингэж биччихсэн аа. Чи юу гэж бодож байна? Надад хариулаач гуйж ингээд би ингээд бичсэн байхгүй юу? Тэгээд энэ номон дээр өгсөн зөвлөгөөгөөр болохоор юу яасан хэрэг баруун гараараа бичдэг бол зүүн гараараа ингээд үзгээ бариад бичих гээд үзэрээ. Тэгээ ингээд одоо төвлөрөөд ингээд анхаарлаа хандуулад үзэрээ гэд тэгсэн. Тэгээ би олын эхлээд нь ингээд барьж байгаад надад ягаад ч юм ингээд галтай гэдэг үг орж би хүмүүс намайг аюух тэгдэхгүй ингээд чи ингээд харахаар галтай цогтой юм аа гэж аюух тэгдэхгүй. Тэгээ би ингээд галтай гэж бичүүлсэн чинь галтай нинжиндээ гэж эхлээл ингээд бичигдэж байгаа хгүй тэгснэ ойлгож байна л та. Гэхдээ би өвдөж байна гэдэг. Тэгэл би энийг шууд олсон. Би ингээд бичсэн бүх юмнуудаа одоо ийм их хэмжсэн байгаа хгүй. Би ингээд бичсэн бүх юмнуудаа ингээд ухааж үзчихээ би юуны талаар бичээг байсан гэж. Би энэ сорвныхаа талаар юусоо бичээг байсан заяа. Юуг бичээг байсан бэ гэхээр би энэ сорвыг бол гадуур явж байгаад эсвэл YouTube дээр ч гэсэндээ маш олон хүмүүс одоо хүүхдүүд тэгэж чичдэг. Ана та энэ гараа яасан, энэ гарчин яасан гэл аюух хүмүүс тэдэгхгүй ингээл нөгөө миний өвдөлтийг ингээ ойлгож байгаа байдлаар тэдэгхгүй. Тэгэхэд би тэрэнд юу гэж хариулдаг байсан гэж. Наа чин зүгээрээ би угаасаа тоодгүй юм. Би ингээ наа чин тоодгүй шууд подолк ямар санаа зовх юмгүй хүмүүсээ авчдаг шүү дээ. Энэ наа чин нэг сүртэй юм биш ээ. Гэ би тэгэж дандаа хариулдаг байсан заяа. Тэгэхэд тэр жоохон байх үе 10 сартай гэдэг чи юу вэ? Одоо манай баг хүүгээс ч нэлэх байсан байгаа хгүй. Тэр үедээ би энэ гэмтлийг аваад энэ чинь асар том ингээд хэмжээний түлэгдэлт байгаа сте. Тэгэхэд энэ хэмжээний түлэгдэлтийг ингээд хичнээн өдөр уйлсан бол хичнээн өдөр эмнэлэгт ингээд аав ээж ингээд энэ хэсгийг бас хагалгаагаар ингээд гуйныхаа арснаас аваад ингээд нөхөлж хийжсэн баггүй юу? Тэгээ энэ болгоныг би ингээд мэдрээ тэр жоохон хүүхэд тэрийг мэдрээд ингээд тэгээ өвчнөө олон тариа цэвэрлүүлнэ, боолтоо солиулна гэл энэ бүх зүйлийг мэдэрч хичнээн олон өдөр уйлж хичнээн олон өдөр тэр их одоо өвдөл тэр их одоо доторн сэтгэлд нь нуугдсан тэр юмыг мэдэрсэн болоо. Тэгэхэд би тэрийг зүгээр мэдрээгүйгийнхаа төлөө өнөөдөр яг адилхан одоо хүн штэ би болно. Тэгсэн мөртлөөсөө зүгээр л тэрийг мэдрээгүйгийнхаа төлөө тэрийг юу ч биш юм шиг ярьсан байгаа хгүй. Ярьдаг байсан байхгүй үдий том болтлоо. Тэгэл би бүр тэрийг ойлгочоод өөрийгөө ямар муухай хэрцгий хандаа вэ өөртөө яаж ингэж чадсан болоо тэр жоохон амьтны юу ядаж зүгээр энийг ингэж ярьж болж харин тийм амар түлэгжсэн байгаас тэгэл хөөрхөн амьтан жоохон бахтай их л өвдсөн бахтай гэж ядаж ярьж болно штэ тийм юм юусаа байхгүйс би надад чинь тоодгүй мó би угаасаа ингээл надад чинь тохгүй подолк зүгээр гар шиг л явж идэв штэ гэл мэдээж одоо би юу ч өөрчилж чадахгүй л дээ. Тэгтэл яг тухайн үеийнхээ өөрийнхөө одоо өөрийгөө хайрлаа өөрийгөө ойлгох гэдэг зүйл надад байхгүйсэн баг. Өөрийгөө хайрлна гэдгийг бүр ингээд мартцсан байсан байгаа даахгүй. Тэгээ би яг тэр үед бүр өөрийгөө яаж ингэж чадчих вэ? Би бүр шууд ингээ өргөжлүүлээд гисэн. Яана би энийгээ би одоо л ойлгож штэ ийм байж штэ тийм байж штэ гэл ингээд өргөжлүүлээд бүр уйлал өгтлээ байсан. Би бүр цорхортлоо уйлал ингээд бүр чи намайг бараг өөжлж чадахгүй байхдаа ингээд яаж би чамд ингэж хандаж чадваа чам биш гэхдээ өөртөө штэ энэ чинь гол нь би өөрийнхөө дотор хүнтэй л ярьж байгаа өөрийнхөө жоохныхоо үетэйг ярьж байгаа тэр хойно хадгалагдсан байсан миний хамгийн мухар татгалагдсан байсан тэр даалт хүнтэйг л би ярьж байгаа чи намайг уучлж чадах болоо ингэж яаж би ингэж чадчихна гэх би тэр нөгөө нэг тавьсан байсан дуугаа би бараг 10 хэд удаа зөвхөн би тэр дууг л ингэ дахин явуулаад тэр зүг би бараг 10 хэд удаа 10-аас 20 удаа ингэ явахт нь би бүр уйлалс тэгэл ингэ зөндөө би уучлахгүйсэн би өөрөөсөө уучлахгүйсэн байхгүй тий чамаг ингэж тоогоогууд ингэж хайрлаагүй уучлаарай чи намайг юу н уучлж чадах юм болоо да гэд үнэхээр уучлж чадахгүй юм шиг санагдаж байгаа. Хэрэг би одоо байсан бол зүгээр л ингээд
хуруугаа нэг халуун усан дүрхэд л яаж өвддөг билээ дээ. Тэр гар 2 хоног ингээд яаж хүндүртэй явдаг билээ дээ. Тэгэхэд би өөрөө өөрийнхөө туулсан энэ том мэдрэмжийг яаж үл оошож өөрийгөө ингэж өөртөө ингэж хандаж чадсан бэ гэж би бодож ингэж гайхаж байгаа хгүй. Тэгээд би ингээд битсэн ингээд за намайг уучлаарай гэсэн яагаад ингэдэг байна одоо ингээд би маш их олон юм битсэн байхгүй. Тэгээд тэгсэн чинь би чамайг ингээд зөв ойлгож чадчихна уу гэсэн чинь юу гэсэн гэж энд бас ингээд гайхмаар би энэ дээр өөрөө хариулж байгаа байхгүй юу. Тэгээ яасан гэсэн чинь одоо чи өөртөө бас яг тэгж хандаж байна гэж байгаа байхгүй. Гэхдээ та хэрвээ ингээд харах юм бол нэг иймэрхүү одоо зүүн гараараа бичиж байгаа л нэг жоохон хүүхдийн бичих шиг заяа. Жоохон хүүхдийн бичих шиг ингэж одоо бичигдэж байгаа хгүй. Гэхдээ ингээд одоо эхний үг ингээд толгой дотор орж ирсэн заяа. Тэгээд тэрийг ингээд бичингүү цаашаа ингээд өөрөө бичигдээд байгаа хгүй. Би бүр өөрөө ингээд хөндлөнгөөс хэрвээ намайг хүн харсан бол ингээд яг галзуу солиотой ч юм шиг ингээд харагдахаар заяа. Гэхдээ би нэг хаанаас гарч байгааг нь мэдэхгүй. Гэхдээ яг энэ хариулт нь одоо ингээд логикоор ботсон ч гэсэндээ ингээд одоо юу гэдэг юм сүнсэн холбоогоор ботсон ч мэдгүй би тайлбарлаж мэдгүй бүх юмний хариултыг надад өгөөд байгаа байхгүй юу. Одоо бүх юмний биш одоо яг ингээд миний асуугаад байгаа надад тулгараад байгаа зүйлийн хариултыг надад өгч чадаад байгаа байхгүй юу. Яг намайг одоо гомдоогоод байгаа зүйлсүүдийг бүр ингээд чигсааж бичээд тий би тэгээ ер нь өөрчлөгдөх юм уу дөө ингээд ингэж гомдоод байгаад нь ер нь засарх юм уу дөө мэдэргээ битсэн чинь энэ юу нэг яаж засарх юм гэдэг чинь одоодоо л амьдр гэж бодож байгаа. Миний оюун санаанд хизээш тийм юм байхгүй зөө. Тэгэхээр би одоодоо амьдр гэж яг юу гэсэн үг юм болоо гэл ингээл өөрийнхөө бичсэн юмыг өөрөө ингээ эргээд одоо бодоод гайхшраад бараг асууж штэ. Тэгсэн чинь бүр ийм юм байт юм байл штэ. Одоодоо амьдрах тухай гэдэг бүр юм юу гэх юм бэ? Тийм сургаал, тийм ном дэвтэр маш олон мэт юм л ш. Тэг яг тэрийг үзсэн чинь би яадаг гэсэн гэхээр дандаа л би хамгийн наазах цагийн дараа эсвэл 2 цагийн дараа эсвэл маргааш нөгөөдөр амьдэрдэг гэсэн байхгүй. Шууд ингээл одоо хийж байгаа юмаа хийж явахдаа за энэний дараа тэрийг хийн, тэрний дараа тэрийг хийн, тэрийг хийхдээ тэгж хийн. Би дандаа тэгж боддог байхгүй. Тэгээ одоо за орой эрэхтэй одоо гумбаа ингэчих болов эсвэл ингэсэн байх болоо. Тэгээ одоо юу гэдэг тэг хүүхдүүд ингэсэн байх болоо. Зааж энэ ингээд зааж ингээд дандаа би ирээдүйд ингээд юмаа ингээд төлөвлөө тэнцэнэ тооцоолж амьдраад одоодоо амьдрахаа мартсан байдаг байснаа би сайхан ойлгож байгаа. Тэгээ одоодоо амьдрахыг илүү хүчрхэгжүүлж идэг, илүү баталгаатай болгож идэг зүйл бас юу юм ингээд тэр одоо би олон зүйл сонсож ингээд одоодоо амьдрах тухай ингээд судалж эхэлж байгаа хгүй. Тэнгүүд талархал гэдэг зүйл тий. Яг одоо надад байгаа энэ бичих боломжийг олцсон ингээд тий яг одоодоо байгаа би та нартай зориулж энэ бичлэгийг хуваалцаж байгаа да үнэхээр одоо ингээд аз жаргалтай миний мэдэрсэн аз жаргалыг та нарын нэгэнч болсондөө мэдрүүл би нэрээ ямар их гой тайлбарлал болдгийг би үнэхээр өөрийнхөө биеэр мэдэрсэн учраас ингээд та хэдтэй хуваалцгаад өнөөдөр сууж ин тэр одоодоо амьдрах энэ аз жаргал энэ талархалтай би ингээд баярлалаа сууж байгаа байхгүй юу. Ингээд одоодоо амьдрахын тулд чинь бас ингээд бүх зүйлийг анзаарч эхэлж байгаа. За ингээд үйл явдал амьдралд өрнөнтэй. Тэгэнгүүт хүний одоо дотроос ингээд тэр үйл явдалд хариу үйлдэл гарч ирнэ. За заримдаа зүгээр л хөнхөө ингээд шууд энгийн хариулт гарна. Заримдаа болохоор дүрс хийгээл гэл ингээд заримдаа болохоор сэрт хийгээл заримдаа болохоор нэг эвгүй мэдрэмж төрөл тээ. Тэгэнгүүт тэднэрийг барьж аваад за би яагаад энэ үйл явдал дээр ингээд сэрт хийж вэ? Яагаад энэ үйл явдал дээр би гомдчихвоо тий? Энийгээ ингээд хөөгөөл яваад байх хэрэгтэй юм байна. Тэгэнгүүт тэр нь хөөж явсараад одоо яг энэ нөгөө миний дотор хүүхэд ингээд надад хариулаад байгаа шүү дээ. Тэр шиг ингээд надад хариулт өгд юм байна. Учир шалтгаан хамгийн анх юунаас эхэлсэн? Хамгийн анх ямар мэдрэмж, ямар үйл явдлаас айдас мэдэрсэн, эсвэл гомдол мэдэрсэн, харамсал мэдэрсэн тий? Тэгэнгүүт тэрийг одоо энэ том болсон ухамсараараа одоо энэ амьдралаас олж авсан логик мэдрэмжээс үүдээд за энэ ч одоо ийм биш шүү. Одоо магадгүй багт нь одоо аав ээж нь ингээд тэг жоох ширүүн хандсан байж болно. Тэрнээс айсан байж болно шүү дээ. Тэгэх юм бол сэтэл нь тийм биш ээ. Сэтэл нь чамайг айлгах биш. Чамайг одоо юу гэдэг юм чамайг хүчрхийлэх байгаагүй маа. Сэтэл нь зүгээр чиний ирээдүйн сайн сайхны төлөө болохгүй гэдгийг ойлгуулах арга ухаан нь л тэр үед ийм байсан. Тэгэхээр одоо хойлонгийнх нь энэ зүйл бол
Тэгээд тухайн үед мэдэрчсэн зүйл нь яг айдас байж болно, чамайг ойлгож ин тий айсан байж болно. Гэхдээ эннийхэн цаад утга учир нь аав ээж нь чамайг хайртай байсан шүү. Гэхдээ энийгээ чам тухайн үеийн байдлаар ингээд буруу ойлгуулсан. Гэхдээ одоо энэ нь ийм учиртай байсан шүү гэдгээ одоогийн ухамсараараа тэр жоохныхон өөртөө хэлж ойлгуулах нь өөрөө бид нар травмагаа эмчлэх юм билээ. Маш олон зүйлсүүд ихтэй гарч ирнэ гэж аахгүй. Одоо би бүр өдөр тутамдаа ингэдэг болсон. За ямар нэгэн өөрчлөлт гарч ирэх нь вэ? Ямар надад одоо сэтгэл хөдлөл гарч ирэх нь вэ? Тэрийг анзаарахыг аягүй хичээдэг болчтой юм билээ. Тэгэнгүүт ингээд тэрийг барьж аваа. За юу гэж хариулах нь вэ гэж баг амар сонирхолтой ингээд өөрийнхөө доторх хүнтэй дахиад ярилцмаар санагдаад дахиад өөр юу гарч ирэх вэ? Дахиад өөр надад яаж хариулах вэ? Тэ амар гоё юм баялаг ийм нэг гоё хүнтэй дахиж уулзж байгаа юм шиг надад бол мэдрэмж төрсөн. Тэгээд би тэрэлж авчаад одоо бол би ингээд тэрэлж авснаас хойш хэд хоног өнгөрчлөө л да тий. Тэрнээс хойш бас хэд удаа ярилцсан үнэхээр гоё байсан. Тэгээд тэрэлж авч ирсний дараа бол би хамгийн том ингээд одоо юу гэмтэй сэтгэл ингээд гэгэлзүүлсэн төөрөгцсөн зүйлсээ ингээд алга болсноо би маргааш өглөө унтаад босоод ирснийхэн дараа би ойлгосон. Яг тэр өдөр би тэрэлжээс ирээд би өөртөө ч итгээгүй бүр юу болоод өнгөрчвөө. Яг ингээд галзуу хүн шиг өөрийгөө ингээд хагас галзуу хүн шиг мэдэрч байгаа хгүй. Ингээд яг өөрөө бичснээ, өөрөө нэг юм ингээд асуудлаа бичснээ, эргээд нөгөө гараараа өөрөө бичснээ. Тэгснээ тэрнээсээ нэг юм ойлгож аваад ухаарад тэгэнгүүтээ ингээд хамаг гаргалгаан гарцсан юм шиг. Гэхдээ ингээд тэг логикоор бодохоор утгагүй юм шиг тийм айгу надад ийм аз жаргалтай тэгсэн хэрнээс хагас юм эргэлзээтэй мэдрэмж төрөө би тэрэлжээс буцаж ирсэн. Ер нь айгу гоё мэдрэмж байсан. Тэгээд ингээд нэг зүйлийн учрыг одоо нэг олсны үзүүрээс бариад авсан юм шиг. Тэгэл тэрийг ингээд хөөгөл явмаар санагдаад миний гол мэдрэмж надад тэгж хэлээдсэн. Тэгээд би өөртөө бол итгэсэн энэ хугацаанд яг өөрийнхөө мэдрэмжийг л би цэвэр дагаа явуулсан. Тэгтэл намайг энэ зүйл рүү хөтөлсөн. Тэгээд надад илүү ингээд сэтгэлийг минь уужруулсан. Тэгээ өөрийнхөө ингээд дотор байгаа хүнийг гаргаж ирээд өөрийнхөө асуудлуудыг тэг яг үндэ ингээд бидний хүндлэнгийн байгаа хүнээсээ асуудлыг ирж хайх биш. Яг өөрөөсөө асуудлыг ирж хайх нь илүү амархан санагдсан. Хүндлэн мэдээж бодиттой асуудал байж болно. Гэхдээ тэрийг одоо яаж хүлээж авах уу те яаж одоо тэр таны яг дотор хөвгт чи юу гэж хэлээд вэ? Өөрийгөө яаж илүү одоо тэгж сэтгэлийн амар амгалан байлгах уу те өөрийгөө яаж илүү буруутгахгүй байх уу? Өөрийгөө яаж илүү хайрлах уу гэдгийг яг энэ өөрийнхөө дотор хөвгтөд уулзсны дараа л мэдэрдэм байх гэж би бодсон. Тэгээд одоо дараагийн аяллаа би бол тэсэн ядам хүлээж ин дахиж өөр ямар одоо сэтгэл зүйн одоо миний одоо тэр талуудыг нүуний хар тал гэж хэлдэг юм байл л дээ. Одоо сүүдрийн ажил гэж нэрлэдэг юм билээ. Би тэгэд одоо хүн болго ингээ хар цагаан байгаа хар байгаа. Тэгээ сайн тал байгаа, муу тал байгаа. Энэ хоёр яг тэнцүү орчиж бид нар өнөөдөр амьд явж чадна, өөртөө хамгаалж чадна, эсвэл өөртөө бусад ингэ сайн сайхныг түгэж чадна тий. Яг ингээд одоо хамтдаа сайхан орчих хэрэгтэй. Одоо арга бэлэг гэдэг чинь яг тийм юм билээ л дээ. Аргын тал гэдэг чинь ухааны, оюун ухаан өнөөдрийн хүртэл бидний амьдрал дээрээ сурсан юм туршлага мэдлэг, тэгээ логик мэдлэгийг аргын ухаан, бэлгийн ухаан гэдэг нь болохоор одоо бидний даалд ухамсар, тэгээ сүнс, мэдрэмж тэр зүйлийг бэлгийн ухаан гэж нийлээд хамтдаа ингээд яг ингээ энэ тэнцүү орчгороо арга бэлэг болоод ингээ хүн яг бүтэн ингээд одоо дүүрэн мэдрэмжтэй яг өөрийнхоороо хайрлагдсан, гэрэл цоцруулсан тийм мэдрэмжтэй байдгийг би бас одоо маш олон подкаст бас байд юм билээ. Ямар ч гоё подкастуудын. Тэрийг би өөрөө бас яаж хит туйлшрахгүй, хит ингээ галзуураагүй гэдгийг шалгахын тулд олон подкастуудыг нийлүүлээд тэдний мэдээллүүдийг ингээ нийлүүлээд уулзуулахаар одоо ингээ энд тэнд давхцсан мэдээллүүд ингээд давхцаад авахгүй тэгээ хоорондоо ингээ огтлцоод авахгүй тэгэнгүүт би за энэ нилээн бодтой юм байна гэдэг рүү ингээ нилээн явж байгаа гэсэн. Гэхдээ энэ бол хит амар тэнгэрийн одоо юу гэдэг өстой нэр тим одоо юу гэдэг ид шидийн тим зүйл эсвэл одоо өстой нэр хар бараа тим юм гэсэн юм юусоо биш зүгээр л тэг бид нар өөрсдийнхөө дотор нуугдсан байгаа тэр даалт ухамсарынхаа ямиг ингээд яг төвлөрч бодож байж ингээд гаргаж ирж
одоо өөрийгөө нээж байгаа тийм л үйл явц болчиход байгаа хгүй. Тэгээ нэг тусам одоо бидний монголчуудын өмнөх өвгдөц яг малчин нүүдэлчнээр амьдардаг хүмүүсийг маань ямар мундаг байсныг маш олон зүйл дээр ярьдаг штеп. Ингээд шууд байгальтайгаа харьцаад тий 100 болох гэж ивэл тэрийгэ мэдрээд бэлддэг тий эсвэл нөгөө шувууны ан амьтдын чимээгээр юу болох гэж байгааг мэдэрдэг. За тий хизээ яах вэ тий тэгээ өөр арга ухаан тэр малынхаа явдал байдлыг харж мэддэг, өөрсдийгөө ангаадаг, тэр аль оргон бол хаана яаж үйлчлдэг тий алийг идэхүү 100 алийнхаа махаа идэхгүй байх, тэгээ өвөл яаж бэлтгэх, ер нь хүнсээ яаж бэлтгэх, тэр олон арга ухааныг манай одоо тий монголчууд маань маш сайн эзэмшсэн. Тэд нар маань бүгдээрээ ингээд 70 ухамсарын одоо тэр сүнсний хэмжээс гэдэг бас зүйлээд юм лээ. Тэр сүнсний хэмжээсийн түвшин маш өндөр байсан учраас тэр маань одоо маш тийм өндөр мэдрэмжтэй, маш юм өндөр оюун ухаантай, тэгээ өөрийн гэсэн маш өндөр зүн бэлэгтэй хүмүүс байсан байгаа байхгүй юу. Тэгэхээр бид хэд бол бас энийгээ хөгжүүлэх боломжгүй биш, боломжтой юм билээ. Гэхдээ одоо маш их одоо өөртөө цаг гаргаж өөртөөгөө одоо нэг дасгал хийж байгаа юм шиг ажиллах хэрэгтэй юм байна. Одоо дасгал хийх тусам бидний бие үргэл улам ингээ гоё болдогтой адилхан бид нар яг энэ оюун ухаан 70 ухамсартайгаа ингээ ажиллах тусам тий ингээл одоо магадгүй дэвтэр дээр ингээл бичээл өөрийгөө улам одоо ингээл таньж мэдээл ингээд авах тусам бид тэр одоо зөв бэлгийн чадвар өсөх тий тэр мэдрэмж маань өсөх ийм чиглэл рүү явж идэг гэдгийг би одоо онлынх нь одоо төвшнөөс мэдлэгийг бол одоо ямар ч гэсэн цуглуулчаал байж байна. Гэхдээ би бол одоо л яг тэр төвшөнд бол хүрэх болоогүй л байгаа мэдээж. Хамгийн гол нь яг одоо ингээд өөртөө ярилцаад өөрийнхөө ингээд тий хэлэх тэр санаануудыг ингээд бичиж аваа тэрийг анзаарах маш гоё байгаа. Яг гэвэл ингээд яг таарж байгаа одоо миний сэтгэл зүйн одоо тэр зүйлсүүдийг травмагч гэдэг юм уу тий ямар зүйл нэгэн тэр зүйлсийг ингээд хангааж өгөө надад маш их тайтгарал, тайвшрал тий ойлгох одоо ингээд хажуудах дэрэгдэх хүнээ хүртэл би ингээд ойлгож эхлээд ингээд анзаардаг болж байгаа юм. Ингээд ямар гоё юм бэ ингээд би өмнө нь болохоор энэ үнийг ингэдэг байсан юм байна штэ ч гэх юм уу тий өмнө нь аав ээжээгаа ингэсэн юм шүү гэл ингээд тэгэл тэнгууд одоо ингээд тэр хүн яг юу ярих гээд байгаа юм бол гэл ингээд анзаарч эхлэв тий илүү одоо ингээд гоё болж эхэлсэн ингээд амьдрал илүү ингээд одоо утга учиртай юм шиг тэгэл хүүхдүүдтэй ингээд заримдаа одоо ээж нар ингээд стресстэй уурлах үе гарна штэ тий яг тэр буулгаж байгаа юм дээр нагшингаа тааруулаад ингээд харангууд тэнцээ нэг бүтээн байгуулалт ч юм уу тий тэр хүүхдийн хувьд ингээд бүтээл босгоод байгаа хгүй тий ингээд тэр хөөхөн ингээд юмнуудаа өрөөд тий эсвэл ингээд хан дээр ингээд зураг зурчаал тэрнийгээ баярлал ингээд чинь тэнцэнэ өөрийнхөө хэмжээнд уран бүтээл хийсэн тэр одоо таашаалыг тэрнээсээ ингээд авч ийн гэдэг чинь ингээд яг одоотой амьдарснаар л бидрийг тэр болгоныг авах боломжтой юм билээ. Тэгээ энэ цаг хугацаа дахиж хизээж тавтагдахгүй. Яг одоо ганцхан л байна. Тэнгүүд яг тэр бүх зүйлүүдийг ингээд анзаарч ойлгохыг хичээх тусам ингээд улам илүү тодорч ялгараад, өнгөнүүд нь ялгараад ингээд нэг тийм гой сонирхолтой яг ингээд одоо дараад нь яах болч гэж бодогдохгүй тий яг одоо байгаа юмыг одоо гэлс ингээ байгаа дээр нь мэдэрчийнсэн гэж ингэж бодогддог болчтой юм билээ. Тэгээ дээрэс нь стресс гэдэг юм бас ингээд бүр хамаагүй багасчт юм билээ. Одоо ингээд яг ийм цаг үеийг туулжаа тий та эдтэй би яг ойлгуулахаар эмх цэцтэй ярьсан үгүйгээ сайн мэдэхгүй байна. Гэхдээ би бол одоо хэдхэн хоногийн өмнө байсан сэтгэл зүг одоо байгаа сэтгэл зүйтэй харьцуулах юм бол бүр тэнгэр газар гэж хэлж болно. Би одоо л илүү амар тайван, илүү ингээд одоо жаргалтай, илүү сонирхолтой тий дараад нь ямар гоё юм гарч ирэх бол гэдэг тийм сэтгэл зүйтэй байж гин. Тэгээд бас дээрэс нь өөрийгөө өөрчлөгсөн харагдаж байгаа хөө ингээд өнгөө дахиад тодорхойлуулсан. Тэгээд өнгө гэдэг чинь бас хүний амьдралд маш их утга учиртай, эрчим энергитэй холбоотой, хүнд өөрт нь энерги татчихдаг, эрчим татчихдаг тийм зүйлүүд юм билээ. Тэгээд та бас сонирхож ивэл энэ талаар бас илүү гүнзгий судлаараа маш олон гоё мэдээллүүд өгд юм билээ. Танд цаанаас ингээ яалтчгүй ингээ мэдрэмж төрөө таныг татаад байвал та тэрэндээ зүгээр л нүдэн анаа дагаад яваад үзээрэй. Тэгээд тэр таныг өөрөө ингээд хөтлөөд тэ таныг улам илүү ингээд дурлуулаад ингээд аваад явах байх гэж бодож байна. Тэгээд мэдээж бид нар одоо ингээд нийгмийн амьдралтын одоо аргын амьдралаа бол мартаж болохгүй. Энэ амьдралд үргэлжилж бид нар тэнцвүүлж авч явах хэрэгтэй юм билээ. Дотоод
даалд ухамсар тэр сүнсэн биеийнхаа мэдрэмжийг ерөөсөө ч алдаж болохгүй. Тэгээд энэ мэтчлэн хөгжүүлээд яваад байгаа юм бидэрт маш гоё ирээдүй хүлээж байгаа гэдгийг бас олон одоо нийтлэл подкаст юмнаас бол сонсож авсан. Тэгэхээр та хэд маань ч гэсэндээ бас хэрэгжүүлэх гээд үзээрэй. Тэгээ энэ номыг бол аваад уншичаасаа гэж зөвлөж байна. Яг ийм сэтгэл зүйн асуудалтай ингээд амьдрал нь ийм хэцүү санагдаад ийм хэцүү давааг давж байгаа юм шиг санагдчихвэл яг энэ үеийг өөрийнхөө зөв байдлаар даваад гараасаа гэж хүсэж байна. Тэгээд тэрний дараа хэрвээ энэ сүнсний сэргэлтийн үеийг маш амжилттай давж гараад өөрийгөө таниад мэдчих юм бол тэрний дараа амжилт хүлээдэг гэж байна. Илүү олон шин санаа, эсвэл ингээд цоо шин харах өнцөг, эсвэл одоо нэг маш их одоо мөнгийг өөртөө ингээд татчихдаг. Яа тэгэхээр өөртөө нөгөө сүнсний амьдралдаа дэвшилт хийсэн учраас тийм зүйл гарч ирдэг гэсэн мэлээ. Тэгээ би бас өмнөх хоёр сүнсний сэргэлтээ бодогод би яг тухайн үедээ өөрийнхөө дотор хүүхдтэй бол яриаггүй л дээ. Одоо яг ингэ яриаггүй ч гэсэндээ яг тухайн үед надад ямар мэдрэмж төрөөд ийн гэдэг аюул сан сонсч байсан байхгүй тийм. Яг мэдрэмжээ дагаал яваад исэн. Тэр сэтгэл зүгээ ингээд даваад гарсны дараа би нөгөө эерэг 50 байдалтай буцаад очиж байгаа шүү дээ. Тэгсний дараа би бас тухайн үеийнхээ амжилттай үеуд яг миний тэр үеүүдийн дараа байсан байгаа гэдэг. Нэг нь бол нөгөө XS-ээс халсны дараа, хоёр дахь нь болохоор аваарт орсны дараа гэсэн энэ хоёр үе надад бол маш их одоо зүйлийг ойлгуулж өгсөн. Тэгээд одоо миний өнөөдрийг бий болгоход бас маш их том нөлөө үзүүлсэн гэсэн. За тэгээд саяхан бас миний одоо гурав дахь нь болсон байгаа юм. Бас мэдрэхийн тулд маш их анзаарах хэрэгтэй мэн гэж мэдэрсэн. Ингээл жоохон байж аавал зааж энэ дараа гэл тэгвэл за бити тэгж бодорой. Одоо яг яаж ийн? Одоо би яг юу хийж ийн? Тэ одоо яг цаг хугацаанд юу өгөх гээд энэ гэдэг юм уу те? Тиймэрхүү зүйлийг илүү их бодохыг хичээдэг болсон. За тэгээ та хэд маань бас одоо энэ зүйлийн талаар юу гэж бодож ийн? Ерөөс сүнсний сэргэлттэй таарсан хүмүүс байвал үүнийгээ амжилттай давсан хүмүүс байвал бас бичээрэй. Тэгээд өөр бас маш олон төрлийн подкаст хэлээ. Тэгээд та манаас тэрийг сонсоод бас үнэлт хийн үз. Эсвэл намайг бас галзуу солиотой гэж бодож ийл одоо бодноос надад бол хамаагүй. Би ямар ч байсан та нартайгаа тэг үнэнгээл хуваалцах хэрэгтэй. Тэгжиж би дараагийнхаа бичлэгийг яг өөрийнхөө байгаагаараа ингээд хийх боломж надад бүрдэгчээс би өнөөдөр хийхээр шийдээд ингээд хийж байгаа. Тэгээ энэ бол бас надаас тодорхой хэмжээний зориг шаардж байгаа. Яг гэвэл ингээд зүгээр ингээд амар эго өндөртэй хүн байх юм бол энийг бол юу ч одоо галзуу солиотой болцсон биш хашаа ингэж бараг сонсох бах. Гэхдээ юу үнэн байна гэхэлэр би яг тийм зүйл мэдэрсэн хариулт авсан. Тэгээ сэтгэл ууж ирсэн. Тэгэл надад бол энэ л хангалттай. Би бол амттай хуримтлалын нэрээр миний ганц онцлог мөнгө хуваарлах бичлэгээ хийхдээ би яг тэр үедээ одоод л байдаг гэсэн билээ. Тийм учраас та хэдэд маань маш их одоо гоё хүрдэг. Та хэдэд маань тэр одоо миний хоолой, тэр бүх энерги яг тэр тухайн одоод л би төвлөрсөн байдаг байхгүй. Ингээ цаанаасаа л нэг ихлэлцэн байхад би тэрэндээ ингээ бүр донтож ороод бараг ингээ нэг мэтгэд тэр бичлэг дууссан байдаг байхгүй. Тэгэнгүүт тэр цаг үед би яг одоодоо амьдардаг байсан бэл. Тэгэхээр тэр чинийгээрээ та хэдэд маань тэгж хүрдэг байгаа байхгүй юу? Тэрийг би бас саяхан л мэдсэн. За тэгээ өнөөдрийн бичлэг бол нэг иймэрхүү байна. Таад маань сайн сэтгэл бичээд үлдээгээрэй. Тэгээ дараагийн бичлэгэн дээр иймэрхүү зүйлстэй би өөртөө ярилцсан чинь имлээч гэдэг юм уу те ийм хариу хэлсэн гэдэг юм гарч магадгүй учраас ингээд эртнээс би замаа бэлтэж байна. За тэгээ баярлалаа. Баяртай.